Бидний цөөхөн монголчууд эмэх маш гоё төслийг эхлүүлсэн мөнх чулууны зоригтод монголчууд бид талархаж явдаг. Орон нутагтх нь бүхэл хэлийн чандах монголчууд нь ч сайн сайхан зүйлсийн эхлэл хэмээн алга дэлгэн өгтөж аль байдгаараа дайлж сайлж төгсгөлд нь салж ядсаар үдэн явуулдаг болсон. Гэтэл ийм сайн сайхан зүйлсийг хармуур дагаад эхэлсэн бололтой. Угаасаа улс төр орсон ямар ч зүйл дандаа хар бараан заваан бохир зүйлсийг дагуулж явдаг. Тэрл ёсороо сайхан зүйлсийг олж аваад утааж эхэлж байх шиг байна. Өнгөрсөн сонгуулийн дараа сайдын судал нэр дэвшээд олон түмэнд адлагдаж сүхүүлээд буусан нэг эмэгтэй зөв зүгээр төлөвлөгөөний дагуу байсан төслийг нэг ятгаж байгаад Сэлэнг аймаг руу явуулж дөнгөө тэр бүхэл хамаг эмээг нь атгахчихсан зохион байгуулад явж байгаа юм гинэ. Энэ тухайга төслийг санаачлагч өөрөө жиргсэн байх юм. Ёстой нэг тоостой гараар баримгүй төсөл байж үлээ хөөрхий. Одоо ингээд намын баг гурлын гишүүний заавраар л явдаг болж сонгуульд өгсөн нэр дэвших санаа гоцоолгож юу хинч болов сэртийж сортойсон бүхнээс зуураад авах цаг нь ирсэн. Заавал Сэлэнг рүү явуулдаг нь ямар ч учиртай юм. Хэрвээ энэ төслийг цэвэр ариун санаагаар дэмжиж байгаа бол ёстой олонний хэлдгээр цээл бол цээштэй. Тэгээгүй тэгэхээс тэгэж Сэлэнг рүү залдаг нь учир байна да тий. Түүхийг үчигч мундаг бүсгүй гэсэн шүү бас.